За Исланд улсад гадаад харилцааны сайдын хувьар айлчлал хийж байна. Исланд улстай бид дипломат харилцаа тогтоогод 51 жил болж байгаа. За энэ хугацаанд өндөр дэд хэмжээний айлчлал хэрэгжээгүй байдаг. Тэгээ гадаад харилцааны сайдын төвшөндөөс анх удаага айлчилж, за энэ айлчлалаар бас Исландын хад нэлээд бас энэ харилцаанд ач холбогдол өгöd цаашдаа хоёр орны хувьд бас бие бинийгээ нээх илүү хоёр улсынхаа талаар мэдээлэл авах нь их зөв зүйтэй юм байна. Хоёулаа одоо хүн ам багтай. Тэгээд бас хоёуланд нь одоо байгалийн саад бэрхшээл, за уур амьсгалын өөрчлөлт, за тэгээд манд аж ахуй бусад одоо эрчим хүчний чиглэлээр хамтарч ажиллах өргөн боломжууд байгаа юм байна гэдгийг хоёр талдаа бас үлэн зөвшөөрч яг ямар бодиттой хамтын ажиллагаа хэрэгжүүлэх вэ гэдэг тал дээр нийлээд одоо нухацтай ярилцаж бас цаашдаа харилцах салбаруудаа ярьж тохирсон гэж хэлж болно. За гадаад харилцааны сайд батлан хамгаалахын асуудал, соёл, боловсрол, шинжлэх ухааны асуудлуудаа нэлээд дэлгэрэнгүй ярилцсан. За бидний хувьд цаашдаа харилцаанд баримтлах гол зарчим бол улс төрийн хувьд бол их адил төстэй, сорилтууд нь ч ихсэн адил төстэй. За тэгээд энэ улсын хувьд бол эмэгтэйчүүдийн манлайлал нэлээд өндөр хөгжсөн ийм орн юм байна. За өнөөдөр настай улсын гадаад харилцааны сайд, улсын парламентын дарга, за ерөнхийлөгч нь одоо бүгд бас ийм эмэгтэй лидерүүд байсан. За тэгээ манайх шиг бас парламентын тогтолцоотой 6 намаас бүрддэг хамтарсан засгийн газар одоо байнга ажиллаж одоо үе үед хамтарсан засгийн газар байгуулж ажиллаж исэн ийм төвхтэй орн байна. За тэгээ манайтай хамтарч ажиллах 3 зүйлийг ярьж тохирлоо. За үүнд нэгдүгээрт нь эрчим хүчний шилжилт буюу сэргээгт эрчим хүч. За тэр дундаа газрын гүнээс дулаан олборлож одоо эрчим хүчнийхээ хэрэгцээг 30%-ийг нь хангадаг. За одоо энэ технологи нутагшуулаад дэлхийд нэвтрүүлээд бас 50 жил болчихж байгаа юм байна. Тэгэхээр энэ газрын гүний дулааныг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх энэ салбарт одоо Монголд хөрөнгө оруулах, за Монголын одоо бизнес хийх сонирхолтой аж ахуйн нэгжүүд бас байна. За ингээд улсынхан зүгээс, засгийн газрынхан зүгээс бас энэ сэргээгт эрчим хүчний чиглэлээр одоо хамтарч ажиллая гэдэг зүйл дээр бол тохиролцлоо. За хоёрдугаарт нь аялал жуулчлалын салбарыг бас одоо хөгжүүлэх юм боломжтой. За энэ орны хувьд бол бас хүүтэн сэрүүн, маш их салхитай, за агаар цаг уурын хувьд таамаглахын аргагүй ийм цаг ууртай. Гэдий ч жилийн 4 улирал бол жуулчныг хүлээж авдаг. Нийтдээ 3 сая орчим жуулчин хүлээж авдаг юм байна. За тэгээд аялал жуулчлалын менежмент буюу аялал жуулчлалыг хөгжүүлэх бас энэ цаг агаарын хүнд нөхцөлд аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр асар их туршлагатай хүний нөөцөө бас сайн бэлтгэсэн. За энэ хүний нөөцийг чадваржуулах, хүний нөөцийг бэхжүүлэх тал дээр за харилцан одоо аялал жуулчлалыг ард түмэндээ бас сурталчлах тал дээр хамтарч ажиллая гэж тохирлоо. За 3-дугаарт нь Агро институт гэдэг ийм одоо хөгжингүү орнууд, хөгжиж байгаа орнуудад одоо доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээндээ бас тусламж дэмжлэг үзүүлж бас тэтгэлгээр хүмүүсийг сургадаг юм байна. За энэ байгууллагатай бид бол нэлээд нэгт ажиллах хэрэгтэй. За өнөөдрийн байдлаар Монголоос 74 орчим одоо мэрэгжлийн боловсон хүчин оюутнуудыг сургасан юм байна. Энэ 3 чиглэлээр манайд нэлээд ач холбогдолтой. Нэг нь болохоор бэлчээрийн менежмент, за газрын дороотолтой хамтарч одоо сургалт хийх тийм ээ, мэрэгчлээ боловсон хүчин бэлтгэх. Хоёрдугаарт нь болохоор эмэгтэйчүүдийг чадваржуулах, хүйсийн тэнцвэртэй байдлыг тогтоох тал дээр бас чадваржуулах юм сургалтуудыг хийх юм байна. За гурав дахь нь энэ одоо thermal power буюу energy буюу geothermal energy буюу газрын гүний дулааныг ашиглаж эрчим хүч гаргах үйлдвэрлэх чиглэлийн одоо мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг ийм чухал одоо сургалтуудыг хийдэг юм байна. Бид Исланд улсын одоо газрын нөхөн сэргэлт дөрөөтлийн чиглэлээр одоо богино хугацааны юм сургалтад хамрагдж байна. За энэ сургалт маань бол одоо хөгжиж буй орнуудын одоо байгаль орчны болон одоо газар бэлчээрийн менежментийн чиглэлээр ажилладаг мэргэжлэгчнүүдийг бол одоо чадваржуулахад энэ сургалтын зорилго бол одоо оршиж байгаа.
За энэ сургалт маань бол одоо үндсэндээ нэг 6 сарын хугацаатай үргэлжлэнэ. За энэ сургалтанд нийтдээ 10-аад орны яг ижил төвшний мэрэгчлэнүүд бол одоо оролцож байгаагаар бол бас онцлог. Нөгөө талаасаа бол одоо яг бэлчээрийн нөхөн сэргээл дөрөтлийн чиглэлээр одоо ажиллаж байгаа энэ сайн туршлагуудыг бусад улс орнуудын сайн жишээг бол одоо биенээсээ суралцж байгаагаар бол бас онцлог. Тэгээд миний хувьд өөрийн газар зүйн мэдээллийн систем болон зайнаас хандан судлалын мэрэгжлийн чадвараа ашиглаад бас эндээс Исланд улсын мэдээж энэ улс төвдөг ихтэй хүлэрт намг ихтэй энэ улсын хүлэрт намгийн зураглалыг хэрхэн яаж хийсэн тэрнийх нь туршлагатай өөрийнхөө улсын жишээнүүдийг харьцуулах гэх мэтээр хүлэрт намгийн зураглалыг ер нь бол хэрхэн хийх вэ гэсэн тэрнийг хэрхэн яаж хийх вэ, сансрын зураг ашиглах уу, эсвэл дроны зураг ашиглах уу гэх мэтийн тиймэрхүү маягийн судалгааг өөрөө ер нь хийхээр төлөвлөж байгаа. Миний хувьд бол би Indian Nature Conservancy Монгол дахь төлөөлөгчийн газрын нутгийн иргэдэд түшиглсэн байгаль хамгаалал төсөлд ажилладаг. Байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр ажилладаг учраас яг миний сонирхож байгаа чиглэл нь нутгийн иргэдийг хэрхэн байгаль хамгаалалд татан оролцуулах вэ? Тэдгээр хүмүүстэй яаж уртугтаанд хамтарч ажиллаад байгаль хамгааллын чиглэлд үр дүн гарах вэ гэдэг чиглэлийг сонирхож байгаа учраас яг энэ чиглэлээрээ бид нэр одоо судалгааныхаа ажлыг бичих эхлэн тавигдаад явж байгаа. Тэгээд эндээс бид нэр ерөөхдөө яг олон улсын сайн туршлагуудыг судалж мэдээлж аваад өөртөөхөө ажилд орж ашиглана гэж бодож байна. Ийм чухал одоо сургалтуудыг хийдэг юм байна. За тэгээ энэ байгууллага Монгол улстай бол цаашдаа одоо төрийн түвшинд хамтарч ажиллах, илүү уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх, бэлчээрийн менежментийг сайжруулах, за эмэгтэйчүүдийн чадварчлуулах тал дээр төслүүд дээр хамтарч ажиллая. За экспертүүд нь очиж бас судалгаа хийхэд бэлэн байна. За энд бас одоо мэрэгжлийн хүмүүсийг авчирч англи хэл дээр сургалт хийхэд бэлэн байгаагаа нотоллоо. За мөн манай зүгээс бол манайх одоо хөдөө аж ахуйн орон маш их малтай. Одоо Исландын бизнесмэнүүд манай Монголд очиж ямар бизнес хийж болох вэ талаар бас санал ярьсан. За үүн дээр голчлоод хөдөө аж ахуй дээр суурилсан хөрөнгө оруулалт татах, за Монголд хамтарсан компани байгуулах, эсвэл одоо Исландын менежментийг нэвтрүүлж компаниуд нь очиж Монголд үйлдвэр байгуулах замаар Монголын ноос ноолуур за арьс ширхтэй холбоотой үйлдвэрлэл хөгжүүлээд за хоёр хөрштөө бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж экспортлох боломжийг бас их олзуурхаж, за энэ тал дээр бас аж ахуйн нэгжүүдтэй сурчилж хийлж ажлыг илээ. За үүнтэй холбоотойгоор манай Монгол улс шинээр одоо Исландын нэг иргэнийг бид нар өрөмжт консулаар томилохоор шийдвэрлсэн. За энэ хүн маань 5-аас 6 сард бас одоо Исландын бизнесмэнүүдийг авч одоо Монголд очиж ажиллах ийм зүйлийг тохирсон байгаа. За энэ компаниуд дотор эхний ээлж нь хоньны аж ахуй дээр суурилсан ферм хөгжүүлэх, тэгээ хоньны ноос арьс шир боловсруулах, за хоньны мах боловсруулах чиглэлээр бас одоо бизнес хийх сонирхлоо илэрхийлсэн компани юм байна. Тэгээ тодорхой хэмжээнд одоо Монголын талаар бас сурчилж ярьсны үндсэн дээр Монголыг маш их сонирхож биднэрт бас одоо их адил төстэй зүйлүүд байд юм байна гэж ярилцлаа. За тэгээ энэ сонирхолтой зүйл нь гэвэл бас яг одоо Монгол улс шиг морь адуу гих хүндтэйг өсгөж үржүүлдэг, морь хундаг, морь нь одоо яг Монгол морь шиг ийм морьд хүчрэх гүтэн төсвөртэй ийм морьдтой юм байна. За хонь нь бас манайтай их төстэй юм байна. Тэгээд цаашдаа энэ улстай одоо харилцаагаа хөгжүүлэх өргөн боломжууд байна гэдгийг одоо хоёр талдаа нотолсон их үр дүнтэй ажлыг хэрэгжүүллээ гэж үзэж байна. За энэ жилийн 8 сард болох Монголд дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганд ерөнхийлөгчийн урилгыг бас одоо айл ерөнхийлөгчд гардуулсан. Ерөнхийлөгч бол Исланд улсын ерөнхийлөгч бол өөрөө бас бизнес нэлээд мэдлэгтэй удам дамжсан бас бизнесмен байсан ийм ихтэй маш их сонирхсон. Тэгээд очихдоо бол одоо Исланд улсын бахархал болсон энэ газрын гүний дулааныг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх талаар бид нар бас сургалт хийх, арга хэмжээ зохион байгуулах, энэ сонирхсан аж ахуйн нэгжүүд авчиж болох юм а гэдэг энэ саналыг ярьсан.